За та бүхэндээ явцын үнэлгээнд хэрэглэдэг 3, 2, 1 гэсэн аргаа танилцуулж байна. За энэ аргын маань зорилго нь сурагчийн хичээлийн агуулгад хийсэн дүгнэлтийг сонсох, сурагчид өөртөө итгэлгүй байгаа болон илүү тодруулах шаардлагатай хэсгийг илрүүлэх, багш дараагийн хичээлийн төлөвлөгөөгөө сурагчдын хэрэгцээнд тулгуурлан засаж сайжруулах зорилготой. Хичээлийн ямар үе шатанд хэрэглэх вэ гэхээр хичээлийн төгсгөлийн 5-аас 10 минутанд сурагчдад цаас эсвэл тусгай карт тарааж дараах 3 асуултанд хариулахыг хүснэ. За ямар хичээлд хэрэглэх вэ? Бүх хичээлд хэрэглэж болно. Шинэ сэдв үзэж дууссаны дараа эсвэл нэг бүлэг сэдвийн төгсгөлд ашиглахад бол илүү тохиромжтой байдаг. За энэ аргыг ашиглахад багшийн зүгээс анхаарах зүйл гэх юм бол нэгдүгээрт нь цуглуулах, сурагчдын бичсэн цаасыг хураан авна, нэртэй эсвэл нэргүүлж байж болно. Хоёрт нь дүн шинжилгээ. Үүнд багш сурагчдын нэг асуулт хэсгийг анхааралтай уншаад нийтлэг алдаа эсвэл ойлгохгүй хэсгийг тодорхойлно. За гуравдугаарт нь хариу үйлдэл. Үүнд дараагийн хичээлийн эхэнд сурагчдын асуусан нэг асуултын хариултыг өгч ойлгоогүй хэсгийг нь дахин тайлбарласнаар явцын үнэлгээ бодит үр дүнд хүрнэ. За хэрэгжүүлэх үе шат нь юу ах вэ гэхээр нэг асуулт. Энэ нь одоо хүртэл сайн ойлгоогүй байгаа эсвэл тодруулахыг хүссэн нэг асуултаа бичнэ. Хоёр сонирхолтой зүйл. Үүнд сонирхолтой санагдсан эсвэл амьдралд хэрэглэж болох хоёр зүйлийг бичнэ. Гурав мэдсэн зүйл. Өнөөдрийн хичээлээс сурч мэдсэн 3 чухал зүйлээ бичнэ. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.